ардын намын баг хурал хуралдсан тийм ээ. Бид нар бүгдээр мэднэ. Ардын намын баг хурал хуралдаад хамтарсан засгийн газрыг одоо яг ямар томьёолоор өгсөн мэдэхгүй байна. Бидэрт одоо манай намд бичих нь ирээгүй. Ямар ч үсэн тэндээс хамтарсан засгийн газраас одоо арчилсан намыг л гаргаж байгаа юм шиг байгаа юм. Бид ингэж бодож байгаа байхгүй. Бид нар төрийн дээр нам байна гэж маш их шүүмжилдэг. Би сэтгүүлч явахдаа шүүмжилдэг гэсэн. Тэгэд бид нар юу н яхаараа ардын намын баг хурлын тогтоолыг Монгол улсын их хурл хилцэх ёстой юм бэ. Одоо манай намын нэг хідэн нөхдүүд тэнд орилж шашгирж агаад хурал зохион байгуулчаа шийдвэр гаргачаад бид нар яг их хурлаар орж ирж тэрийг хилцүүлэх юм уу? Тэгэхээр миний нэгдүгээр байр суурь юм байна. Яхаараа нэг улс төрийн хүчний баг хурал шүү, их хурлын ч биш. Баг хурал нь дур мэдэн хуралдангууд тэр шийдвэрийг өнөөдөр улсын хурал хилцэж байгаа. Шаардлагагүй гэж бодож байгаа би. Нэгдүгээрт хоёрдугаарт манай намынхан, арчилсан намынхан ардын намын баг хурлын шийдвэрийг дагах албагүй. Бид нар тэрийг тоохгүй ч хийж болно. Хоёрдугаар вариант. Гуравдугаар вариант нь одоо нэгэнт өөрөө ерөнхий сайд оруулаад ирлээ. Бид нар өнөөдөр бүгд тараагдсан. Тэр энийг хилцнэ. Уг нь бол хэрвээ би ерөнхий сайдын оронд байсан бол тэр хилцүүлэхгүй. Зүгээр орлогоо л нотлох байсан. Тэгэл бүх юм 50 байх байсан. Авилгатай тэмцэх газар шалгаж байгаа гэсэндээ авилгатай тэмцэх газрын эцсийн дүн хүлээх ёстой шүү дээ бид нар. Одоо би шалгахгүй шүү жишээ нь. Ерөнхий сайдын орлогыг авилгатай тэмцэх газар шалгана те. Тэгэхээр авилгатай тэмцэх газар шалгаад дуусаад за одоо ийм асуудал гарлаа гэд хууль зөрчөөд хулгай хийсэн байхan бол тэрийг огцруулах шиг амарх юм байхгүй шүү дээ. Ерөөсөө ийм айгүй энгийн байгаа зү. Одоо энэ тогтоолын төслийг хилцээд явахаар засгийн газрын ер нь 14 мегатлыг бүхэл одоо гишүүн дэмжижсэн гэдэг бас байр суурийг гишүүд илэрхийлээд байгаа шүү дээ тий. Ер нь энэ засгийн газрын амин сүнс нь 14 мега төсөл байхгүй юу? Тэрний 6-аас 7 нь манай говийн бүсэд хэрэгжиж байна. Тэн дотроосоо манай говийн бүсийн хувьд Монгол улсын хувьд 1 номерын төсөл бол усны мега төслөө хэрлэн тонн орхон онг. Энэ зөвхөн говийн бүсийн ус биш байхгүй юу? Энэ Монгол улсын хэмжээний ус. Өнөөдөр Монгол улс усны хайгуулаа хийгээгүй. Бид нар өнөөдөр Улаанбаатар хотод одоо энэ иргэдийн ууж байгаа усан дээр шинжилгээ хийхэд одоо юу таал эрүүл мэндэд тохиромжгүй ус гэж гарсан байна шүү дээ. Энэ мэтчлэн миний хувьд бол усны төсөл номер 1 төсөл. Энэ төсөл унууд би бол маш харамсалтай. Дээрэс нь манай тойрогт байгаа Дорноговын Алтан ширээгийн газрын төсний үйлдвэр. Энэ бас Монгол улсад хэрэгтэй. Дээрэс нь 5-7 долооны цахилгаан станц. Бид нар оюут толгойд жил болгон 200 сая доллар алддаг. Гадагшаа амар алдчихж байгаа байхгүй юу? Эрчим хүчний тархвар нөгөө нэг юуг төсөл сая энэ улсын хурлаар ягаад алдаатай болоод буцчихлаа. Эрчим хүч 3 төслөмсөд энэ том төслүүдээ явуулаасай л гэж бодож байгаа. Зүгээр сенсац үүсгэх бол амархан шүү дээ. Сенсац үүсгэх, попрох, хизээч хэрэгжихгүй юм ярих, үнийг шүүмжлэх энэ бол одоо айгүй амархан байхгүй. Би бол тийж л бодож байна. Би бол ерхий сайдыг юун дээр буруутгах гэж байна гэхээр нэгдүгээр энэ асуудлыг их хурл руу оруулж ирэх хэрэггүй. Тэр намтайгаа уулзрал биднэрт ямар хамаатай юм. Эн чинь Монгол улсын хууль тогтоох, эрх барих дээд байгууллага. Нэг нам хоорондоо хэрэлдлээ, гомдлоо. Тэр болгоныг бид нар одоо их хурл дээр яриад ах уу? Гүү байхгүй юу? Тэр намын нөгөө дургу байсан хүмүүс нь арчилсан нам муухай зайл гэсний төлөө манай намын гишүүд туг далбаа бараал огцор гээд чи та арчилсан намын гишүүд ардын намын шийдвэрийг хэрэгжүүлэх гээд гүүгээд нь шүү дээ. Хөөх хэрэгтэй шүү дээ болохгүй л намаасаа. Ер нь одоо нэгэнт одоо ерхийсээ их хурлаараа оруулаад ирсэн учраас одоо явах нь л дээ тийм. Тэгэхээр та яг хувь гишүүний хувьд ер нь энэ засгийн газрыг одоо үргэлжлүүлээд ажиллаад энэ төслүүдийг хэрэгжүүлэхээ гэж үзэж гин үү? Ер нь одоо болцоон гэсэн байр суурьаар илэрхийлэх үү? За энэ дээр дахиад л шүүмжлэлтэй хандж байгаа. Нэгдүгürt манай намынхан яаран гүйж засгийн газраас гарахгүй. Яагаад гэвэл энэ хамтарсан засгийн газар яг одоо өнөөдөр ярилцлага өгж байхад огцроогүй байна. Асуудал нь ерөнхий сайдыг асуудлаа өргөн мэдүүлснээс хойш 3 хоногийн дараа 10 хоногийн дотор хилцэн шийдвэрлэх ёстой. Юу усны сонсё л доо. Яг яасан. Огцрёог л огцруулаа л үгүй. Үлдээг гэвэл яад үлдэх гэдэг. Яагаад намтайгаа тэрсэлтэй байгаа. Ямар учир шалтгаан болцсон. Яагаад намын зовлонгоо парламентод оруулж ирээд байгаа. Яагаад зүгээр хайчаад ажиллаа хийж болохгүй байгаа. Зөндөө асуудал байна.
Тэр болгоныг ярьж маш олон гишүүд асууж хариух бах. Манайх жишээ нь бүлгийн нэгдсэн шийдвэр гаргах юм уу? Үндэсний бодлогын банга хороогоо хуралдуулах юм уу? Гэт тэрний дараа хэрвээ нам нэг шийдвэр гарвал манайхан шийдвэрийг даана. Нам шийдвэр гаргахгүй та нар өөрөө өөрийнхөөрөө ор гэвэл тэр цагт өөрөө өөрийнхөө үзэл бодлыг шууд илэрхийлнэ. Тэгэхээр одоо манай нам нэгдүгээр хуралдааг байна. Шийдвэрээ гаргаагүй байна. Тэгэхээр би одоо хувь гишүүн бол ийм тийм гэж ярьж болохгүй. Яа гэвэл энэ хамтарсан засгийн газар бид нар энэ засгийн газрыг дэмжиж байгуулж өгөөд дээрэс нь 24-с 28 оных нь ажлын төлөвлөгөөг батлаад өгцөө. Одоо төсвийн хүрээний мэдээллийг бид нар баталж шээ. Тийм байхад өнөөдөр хувь гишүүн мөшүүн гэж ярих ямар ч боломжгүй.